Тэгээ учрал сайдын тайлбарлаж байгаа ойлгож байгаа гэдэг мөчлөг сөрсөн бодлого гэдэргээд зүйтэй байх л та. Тэгэхдээ Алч намын үед 4.10-ын татврын бодлого гэдэг маш их одоо дэмжлэг авсан, хувийн хвшлээ дэмжсэн бодлого явьжсэн. Тэгээ татврын багц үйл хизээ орох вэ? Тэр хүртэл одоо таны ярьж байгаа энэ арга хэмжээнүүд за энэ ондоо болий дараа жил яг бодтой хэрэгж тэр 126 төслийг чи яг хэдэн яг бодтой хэрэгжих юм бэ? Тэгвэл 14 мега төсөл гэдэг шиг 2-3 нь яваад ингээд алга болчих юм биш үстэй. Гол нь нөгөө таны яриад байгаа эдийн засгийн хувийн хвшлийг үгүй эдийн засгийн одоо төрийн одоо монополийг жоохон багасгах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ Эрдэнэс Монголоос хэдийг хасах юм, Эрчит Монголоос хэдийг хасах юм. Хасъя гэдэг нь миний хэлээд байгаа нь таг алга болгох гэсэн үг биш. Хувийн хвшил рүүгээ шилжүүлэх. Эсвэл одоо зах зээлд юу гэдэг энэ public limited маягаар гаргах, эсвэл leased маягаар гаргах. Энэ бодлого чинь яг хизээ хэрэгжих эхлэх юм бэ гэж асуув. За учраас за тэр төрийн өмчт болон орон нутгийн өмчт компани бүтээн засаг ил тод байдлыг сайжруулах хуулийг чи одоо тэгээ хууль оюун эрдэнэ засгийн газрууд өргөн барьцсан байхгүй. Тэг ингээ байж байгаа. Нийтийн өмчийн хууль өргөн барьцсан. Их хурл дээр ингээ гаццсан ба. Энэ хуулийг гарчвал public institution нийтийн үйлчилгээний байгууллага төсвөө санхүүжин нөгөөх нь зөвхөн төрийн өмчт компани. Төрийн өмчт компани шалгууруул ашигтай ажиллах хэрэгтэй. Үгүй бол татан богдол шүү дээ. Тэгээ сая нэгтгэж нийлүүлэх өөрчлөх зохион байгуулах дээр 20 компани дээр ийм ажил хийгдлээ. Гэхдээ энэ бол ийм механик ажиллагаа байхгүй. Тэгэхээр хуулиа гаргаад засгийн газар төрийн өмчт компани дээр баримтлах чиглэлийг оруулж ирэхдээ нэгтгэх нийлүүлэх өөрчлөн зохион байгуулах нээлттэй болох. Нөгөө listed компани болгохыг оруулж ирээд listed болгох гэхээр олон улсын аудит оруулах зардлыг нь засаг шийд гэдэг эрхийг өгчвөл бүрэн боломж байгаа. Тэгэхээр хуулиа гаргачаа. Тэгээ араас нь явбал ингээд цогц шинжил болно л гэж. татврын багц хууль хизээ барих вэ гэж асуусан. Татврын багц хууль. Учрал сайд. Тэгээ татврын багц хууль бол одоо ингээд бас энэ legal info парламент дээр тавигдсан гэж явж байгаа. Тэгэл одоо ер нь бэлэн байгаа шүү дээ. Тэгэл ингээд татврынхаа шинжилгээг хий. Хөрөнгө оруулалтын хуулиаж гаргая. Зөвшөөрөл мэдээллийн хуулиаж явуулъя. Эдийн засгийн эрхчлөөний хуулиаж батлая. Тэгээ ер нь одоо ингээд хурдан хугацаанд шийдэд явъя. Бид бол бэлэн. Төрийн өмч компани хуульч гэсэн одоо их хурд батлал өгөхөд бид засгийн газраас төрийн өмч компанид баримтлах чиглэлийг оруулж ирнэ. Ингээд хэд хэдэн компани листед болохын зорилго бол компанийг засаглалыг сайжруулах. Дээрээс нь хөрөнгө босгох зорилготой шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэр хөрөнгө босгохгүй гэвэл тэрийг зүгээр татан болгочих нь дээр ихгүй. Тэгээд дуудлага худалдаагаар зарах л шүү дээ. Гол нь дуудлага худалдаагаар зараад тэрийг яг хүний хөгжилтэй эмчсэн салбарт зарцуулж байгаагаа тодорхой их хурлд оруулж ирээ шийдүүлчихъя л гэдэг.